Замын ингээд бүгд бид оролдоод энэ өнгөрсөн жил болсон тийм одоо тоолуудад одоо ингээд байн одоо зохион байгуулж хараад ингээд өнөөдрийн энэ одоо хөсөв тэмцээн та 6 төрлөөр явж байгаа юм байна. Энэ тэмцээнийг бол нийслэлийн засаг даргын хамгийн газраас зохион байгуулж байна. Ер нь бол нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын одоо өдрийн ийм аян явуулж байгаа нэг сарын аян. Энэ аяны хүрээнд одоо өнөөдрийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энд бол манай одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань одоо үндсэн одоо 6 төрлөөр тэмцээн явуулж байна. Ер нь цаашдаа бол энийг бид нар жил болгон бас энэ ойн хүрээнд бас хийжээ гэсэн тогтмол одоо жил болгон хийж байгаа гэсэн ийм шийдвэр бол бас гарч байгаа. Өчигдөр бол сая би бас нийтлэн дээр хэлсэн. Өчигдөр бол нийслэлийн засаг даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулагдсан шинээр энэ зөвлөл маань одоо анхныхаа урлыг хийгээд тэгээд тэнд бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо төлөөлж оролцсон төрийн бас байгууллага 7 төрийн бас байгууллага оролцсон. Одоо хараагүй, сонсголгүй тийм ээ. Тэргийн цэрэгтэй холбооны иргэд гэдэг бүгд одоо төлөөллүүд нь оролцсон. Тэгээд ер нь бол нийслэлийн одоо засаг даргын дэргэд энэ зөвлөл маань эднийхээ эрх ашигыг хуулийн хүрээнд одоо хяналт тавьж хамгаалж ажиллах тийм ээ. Тэднийхээ одоо бас дагуу одоо бас стандартуудыг одоо боловсруулж ажиллах ийм чиглэлээр бол одоо хамтран ажиллахаар оролцсон байгаа. Жил болгоны 12 сарын 3 хөгжлөмшөлтэй хүмүүс эрхийг хамгаалах өдөр байдаг. Энэ өдрийг хотод нийслэлээс одоо хөгжлөмшөлтэй иргэдийг дэмжих 1 сарын аяныг зарласан байгаа 11 сарын 3-наас эхлээд. Тэгээ энэ аяны нээлттэй аргамжаа олгож одоо хөгжлөмшөлтэй иргэдийн дунд спортын хөсөв тэмцээнийг зохион байгуулж байгаа. Тэгээ тэмцээний онцлог маань юу вэ гэхдээ зэрэг өмнө нь бид хөгжлөмшөлтэй тамирчид маань өрсөлдөхтэй нөгөө бэрхшээлийнхаа төрөлд хуваагдаад одоо харааны бэрхшээлтэй хүмүүс нь харааны бэрхшээлтэй хүмүүстэйгээ өрсөлдөг байсан бол энэ удаа бол нэг холимог багт ороод хамтдаа ингээд нэг баг болоод бие биенийхээ хийж чадахгүй зүйлийг нөхөж хийж өрсөлдөж байгаа. Тэгээ энийгээр их давуу талтай. За тэмцээнд бол одоо 14 багийн 140 орчим тамирчин өрсөлдөж байна. Харааны бэрхшээлтэй, сонслын бэрхшээлтэй, тэрэгцтэй, толгуурхны бэрхшээлтэй, одоо гарны тайралттай, оюуны бэрхшээлтэй гэх мэт. За 6 төрлөөр өрсөлдөж байгаа. Тэгээ спортын төрлүүд нь бол одоо яг нөгөө мэргэжлийн тамирчдын ур чадвар шаардахгүйгээр одоо нисдэг тавг, дардас, шатар гар барилтаач гэдэг юм уу ширээний тест гэсэн хүн болгоны тоглож чадах энэ спортуудыг сонгож оруулж байгаа.